удаан чинээ үрийг тариад мод болж урахыг харах үнэхээр сайхан байдаг. Тэрний үнэр тэгээ мөнх ногоон байх үзэмжин сайхан. Сайн байцгаана. Намайг Лэгдэнгийн Хэрлэн гэдэг. Би Зүү Хараа Политехник коллежид суралцаад ойн техникчийн 4 байнгийг төгссөн. Зүү Хараа Политехник коллежид энэ насан туршийн анги байна гэд тэрний дагуу манай хүн дэмжиж би сурсан. Фэйсбүүкээс ингээ харж агаад мод аваад тариал нөгөөдөл маань ургадгүй байсан. Тэгээ манай хүн гэсэн чи одоо ингэж баахан мод өгөөж баахан мөнгө үрж ахаар журмынхан дагуу сураач юмыг яаж битгүү амжилт гаргах магадгүй гэж доо. Тэгээд бид нар коллежид сураад сурсныхаа дагуу энэ моднуудаа тариад одоо амжилттай ургаж байна л да. Энэ модыг одоо өөрлөн дээр заалгасан байгаа. Тэр заалгаасыг салхины өөдөөс харуулж салхи руу сөргүүлж тарих хэвээр. Ойжуулагчийн 1 жилийн сургалтанд сурж байхдаа би энэ моднуудаа анхд бол өөрөөр нь тарьсан. Практик дээр нэг өөр тиймээ тэрийг онлоор суралцах бас нэг өөр. Онлоор суралцсны дагуу юу сурсан гэхээр одоо тэр хэдэн үед бортох вэ? Ямар нөхцөлд тэр ургац сайн өгөх үү? Тэр болгоныг мэдэж авсан. Тийм болохоор би өөрийнхөө хүслийн дагуу дэвшил суралцаад ойн техникч мэргэжлэр коллежид сурснаар мэдэж авсан. Хоёулаа өрхийнхөө орлогыг дэмжиж ногоогоо тарьдаг, модоо тарьдаг. Тэр модоо харж кайф авдаг. Манай хүн ингээд тал харавцсан мөртлөөсөө надад туслаад тэр өвчнөө мартаа тий. Тэгээ дээр нь өөрийг ингээд хөгжүүлээд өрөөс нь тал нь мэдээ ороод идэг байхгүй. Тэр нь надад маш гоё идэг. Тэр модыг ингээд надтай хамт усталцаад тий. Тэгээ хэр ургаж ийн гэж ингээд харж марж байхдаа өөрөө ингээд эрүүлж идэг байхгүй юу. Тийм болохоор надад маш гоё идэг л та. Навчид моднууд маань бол томроод урангууд хүмүүс надад модны захиалгаас нь би бүр гайхаад би одоо модоо гаргаж зарах юм бэ гэд нөхдөөгөө хоёлаа нөгөөдөлөө зарахыгаа хажуугаар тарьж зарж ингэж орлого олж исэн. Бортохтой моднуудыг бол хизээж зарж борлуулж болдог. Намар гаргаа зарсан ч болдог, хавар гаргаа зарсан ч болдог. Одоо жишээ нь навчид мод хурдан ургадаг учраас орлого их олох боломжтой. Одоо энэ мод гэхэд торниун алюминий мод. Энээс бол торниун алюм гэхээр том алюм гардаг. Жимсний мод гэхээр дор хаяж 40 жил жимс өгөх учраас тэр бол нэг талдаа бас орлого болоо явчихна. Би одоо энэ мэргэжлэр сурч төгсөөд ажлын санал бол ирсэн. Хөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргасан төслийн дагуу газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хамгаалтын зурвсаар мод тарих тийм сургалтыг бол хийгэж болж байгаа. Ягаад гэвэл газар тариалан эрхэлж байгаа газруу заавалчгүй хамгаалтын зурвстай байх ёстой. Миний цаашдын зорилго болохоор одоо алим жимсний модыг манай Монголд ургах чадвартай тийм модон дээр заалгаж үржүүлэх мөн ус багсны хажуугаар элсний нүүдэл ихсэж байгаа болохоор би ер нь Монголдо ховор төрлийн шилмүст мод, навчид мод тийг ер нь тарьж үржүүлж ургуул сурья гэж бодож байгаа. Хоёулаа энэ жил төсөл бичсэн. 20 саяын төсөл бичснээс 10 саяар дэмжиж тэр төсөл хөтөлбөрөөрөө би хойдол нэг газартаа нэлээ хойно уулын ам руу тэнцэнэ мод үржүүлгээ өргөжүүлээ. Тэгээд манай хүн бит хоёр ярилцаа тэр төслийнхаа одоо хөрөнгө оруулалтаар тэндээс хоёулаа хашаа барьж байгаа. Моднууд маань үлдэнэ. Миний хүүхдүүд харна. Тийм өв үлдээж байгаа болохоор ойн техникчийн сайхан тал нь тэндээ байгаа.